За бид та бүхэндээ дотоод хэргийн их сургуулийнхаа юу влогийнхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. За энэ удаагийнхаа дугаарыг бид манай дотоод хэргийн их сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 522 дугаар дамжааны сонсогч суралцагчид маань дохионы хэлний хичээлийг үздэг. За энэ бүх хичээлийг 2023-аас 24 оны хичээлийн жилд хамгийн анх үзэж эхэлсэн манай сонсогчид бол маш амжилттай суралцж байгаа. За тэгэхээр бид дөрөвхөн гал одрах доктортой холбогдоод бид нэг товч мэдээлэл бэлтгэх хэрэгтэй байна гэд. За амрыг ирээ багшаа. Амрыг ирээ. За бид нар утахгүй багшаа. Яг гэвэл бас энд ангийнхантайгаа хуралдаад ажиллаа яриад байж байгаа гэсэн. За тэгэхээр манай дотоод хэргийн их сургууль маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хангах чиглэлээр музейтай тохионы хэлтэй тайлбар, за бусад шаардлагатай шатнууд гэдэм үү те хэлж тайлбарлах. За манай сонсогч суралцагчид бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд манай их сургуульд шалганаар нэвтрээ орж ирэхэд туслах бүхэл үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Дээр нь манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 522 дугаар намжаанд маань 2023-аас 24 оны хичээлийн жилд нийгмийн ажил хөтөлбөрөөр суралцж байгаа сонсогчид маань дохионы хэл сурж байгаа нь бол маш их онцлогтой. Манай сонсогчид маш амжилттай сурж байгаа. Дээр нөгөө дохионы хэлээр дуу дуулж ирсэн. Тэр нь сонирхолтой санагдсан. Тэгэхээр ер нь энэ хөтөлбөрт энэ дохионы хэлийг оруулах ямар хэрэгцээ шаардлага үндэслэл байгаа. Энэ талаар та бидэнд товч мэдээлэл өгөхгүй юу? За шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн нийгмийн сэтгэл зүйн тэнхимээс нийгмийн ажил хөтөлбөрийг хариуцсан хэрэгжүүлдэг байгаа. За энэ хөтөлбөрөөр суралцж төгсөж байгаа төгсөгч нар маань төгсөөд хорих байгууллагад хамгийн чухал гэж хэлж болох нийгмийн ажилтны мэргэжлэр бол ажилдаг байна. Тэгээ бид мэдээж баримталж байгаа бодлого гадаадын судалгаа Тайландын судалгааны институтаас гаргадаг тайлан хоригдлын эрүүл мэндэд анхаарсан байдал тэрийг судалж үзэж хагаад мөн хорих байгууллагад хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. За тэр дундаас хэдэн сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүн байна гэдэг судалгаанд үндэслээд тэдэнтэй өдөр тутам хамгийн ойр ажиллах хүмүүс буюу нийгмийн ажилтнуудад бид нар тохионы хэлийг заа гэж шийдсэн юм аа. Тэгээд энэ энэ зааж байгаа тохионы хэл нь бол эхний сурж байгаа манай оюутнууд байгаа хамгийн анхныхан тэгээд манай оюутнууд бол их тийм сонирхолтойгоор ер нь хүлээж авч байгаа. Тэгээд бид бас багшигаа мэрэгшүүлээд хичээлийг бол заах явж байгаа юм аа. За баярлалаа. Ийм чухал дэлхийд даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хангах чиглэлээр маш олон ажлууд хэрэгжүүлж байна. За манай Монгол улсаас олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Эрхийг хангах чиглэлээр маш олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Манай дотоод хэргийн сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн сонсогчид маань дохионы хэлийг сурж сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж мөн одоохон төгсөөд нийгмийн ажил амьдрал дээр гараад бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хангах чиглэлээр ингэж маш агцтай ажиллаж чад талархаж байна. За төр төвшиг багштайгаа уулзж байна. Төр төвшиг багшигаа бас энэ дохионы хэлний таны амрыг ирээ. За дохионы хэлний хичээл зааж явахт нь би бас өмнө нь орж ирж харж байсан. Хүүхдүүдтэй бүр ярихаас гадна дуу зааж байгаа нь их сонирхолтой санагдсан. Бас энэ сонсог суралцагчдад хичээл заахын тулд зөвхөн үндсэн онлайн мэдлэгээс гадна бас сонирхолтой хэлбэрээр заах нь чухал байдаг баг. Тэгэхээр багшийн эрдэм шавд гэдэг тэгээд багш өөрөө энэ чиглэлээр яаж мэргэжсэн, ямар сургалтанд хамрагдсан бол энэ талаар бас манай үзэгчид сонирхож байгаа. Дохионы хэлийг анх би өөрийнхөө сонирхлоос сурч ирсэн. Тэгээд анхан шатны өсөг тоог сурч чаад цаашаа энэ дохионы хэл илүү сонирхолтой санагдаад тийм сертификаттай 20 цагийн сургалтанд хамрагдаж суралцаад тэгээд гарч ирсэн. Ерөнхийдөө дохионы хэлний анхан шатны мэдлэгийг юу нь олж авсан гэж хэлж байна. За манай төр төвшиг багш маань өөрөө Оросын холбооны улсад суралцсан бас сэтгэл судлалын хичээл заадаг юм багш байгаа. За залуу багш маань өөрийгөө бас хөгжүүлээд мэрэгшээд энэ хөтөлбөрийнхаа хэрэгцээ шаардлагыг хангаад сонсогчдоо анхны шавнар нь анхныхаа дохионы хэлнийхээ анхны шавнартын дохионы хэлийг заагаад сонсогчд нь суралцаад нийгэмдэр ажил амьдрал дээр энэ сайхан хэлийг сураад бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахад онцгой үүрэг гүйцэтгэх хүмүүсийг бэлтгэж байгаа. За багштай амжилт хүсье. За тэгэхээр бүгдээрээ сонсогчдынхаа төлөөлөлтөд уулзъя гэж бодож байна. За хамгийн ихний ширээнд сууж байгаа. За манай инх чимэг 522 дугаар дамжааны сонсогч инх чимэг. За инх чимэг манай дотоод хэргийн сургуулийнхаа цахим твгийн дохионы хэлмэрчээр бүр ажиллахаар бэлтгэгдэж байна. Өчигдөрхөн бичлэгт ороод маш сонирхолтой бичлэг
хийгдсэн маш үр дүнтэй болсон. За ингчмгийн хувьд одоо энэ дохионы хэлийг ер нь анх нь үндсэн суурь байсан уу? Анхны дохионы хэлний А үсгийг энэ дотоод ирэх сургуульд ирээд заалгасан уу? Бүр хизээний бүр дохионы хэлмэрчиг маш гоё хурдан тэр бичлэгт орж исэн. За би дотоод иргэн их сургуульд орж сонсогч болсноороо одоо ингээд дохионы хэлийг сурж одоо анхны шатныхаа бүх мэдлэгийг одоо эзэмшиж авч чадсан. За би одоо иргэн хүнийхээ хувьд бас хүмүүрийг тэгшэрх одоо хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор бас хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээл, сонсголын бэрхшээлтэй иргэдийнхэн одоо ингээд иргэдийнхээ эрхийг хангахын тулд одоо ингээд дохионы хэлээ сурж бүр илүү сайн судалж одоо дотоод иргэн их сургууль одоо хэлмэрчээр ажиллаж эхэлж байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. За дараагийн сонсогчтойгоо уулзъя. За манай Ундрал бас манай Захим ТV-ийн сурвалжлагч охин байгаа. За Ундралын хувьд энэ дохионы хэлийг хамгийн анх сурахад одоо энэ ингээл сонсогч болоод сурж болдсон байж тэгээд бас энэ манай Захим ТV үзэж байгаа үзэгчд маань сонирхож байгаа. Тэгэхээр ер нь хамгийн анх сурахад хэр сонирхолтой байсан, хэцүү бэрхшээл байсан уу? Эсвэл одоо хичээх юм бол их амархан байсан уу энэ талаар? За хичээхэд бол үнэхээр амархан байсан. За ерөнхийдөө дохионы хэл маань гадаад хэлээс илүүтэйгээр одоо ингээд өөрийнхөө хэл дээр бас ойлголцож байгаа болохоор үнэхээр амархан байсан. За одоо ингээд гадаад хэлийг бага наснаас нь суралцдаг гэж хүмүүс ярилцдаг штеп. За энэ нь бол одоо ингээд дохионы хэлийг бол ингээд бага наснаасаа гэхээсээ илүүтэйгээр одоо ингээд аль ч насны хүн хизээж одоо ингээд сурж болохоор хэмжээнд байдаг. Одоо биедаан суралцахад тун хялбар хэл одоо ингээд тооцогдно. Ерөнхийдөө бол сурахад амархан байсан. За баярлалаа. Тэгэхээр бас иргэн хүнийхээ хувьд, залуу хүнийхээ хувьд одоо ингээд гудамжинд явж хахаар чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэлний, сонсголын бэрхшээлтэй иргэд маш олон юм ингээд бас асуугаад байж байдаг шүү дээ. Тэрэнд одоо биднээс илүү давуу талтай гэсэн үг шүү дээ. Энэ талаар. За ерөнхийдөө ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо ингээд гудамжны тэмдэглэгээ ч юм уу тиймэрхүү зүйлсийг одоо ингээд хараад төдийлөн одоо ингээд за хаашаа ингэж явах нь хэдэн метр яваад ингэж байгаа болоо гэдэг дээр жоохон таамаглал тааруу байдаг гэх юм уу. За тэрүүн дээр тусалцаа үзүүлээд ингээд өөрийн биеэр тусалцаа үзүүлэх нь бол үнэхээр давуу талтай байдаг. Яг өөр дээр нь ойлгомжтой ярина. За би одоо өөр ингээд тод томруу нэр яриа тэр хүн ойлгохгүй штэ чангараач ойлгохгүй. Тийм учраас дохионы хэлээр ингээд тайлбарлаад өгөхөд бол үнэхээр баярлаад одоо ингээд сэтгэл нь ингээд хөөрж байгаа нь ингээд үнэхээр ил тод харагддаг. За баярлалаа. Ингээд би та бүхэндээ манай дотоод иргэн их сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 522 дугаар дамжааны сонсогчд маань за дохионы хэлийг суралцж байгаа талаар мэдээллийг шууд дамжуулан хүргэлээ. За тэгэхээр манай сонсогчд бол одоо анхан шатны мэдлэгтэй гэхэд бол бүгдээрээ ингээд ярилцаад өчигдөр уулзаад үцхэд бол ингээд иргэдэд шууд ингээд анхны тусламжийг мэдээллийг одоо баруун зүүн чигийн заагаач гэдэг юм уу те ийм тусламж үзүүлэх хэмжээнд болсон гэж анхны сонсогчд маань ийм гоё сайхан мэдээтэй биднийг өгцөн. За тэгээд хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа за иргэн бүр те нийгмийн амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй, сонсголын бэрхшээлтэй иргэдтэй дохионы хэлийг сурах талаар бүгдээрээ хамтдаа уриалцгаая. За маш их баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. За манай дотоод иргэн их сургуулийн Захим ТV-ийн U-vlog-ын шин дугаар маань та бүхэнд манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 522 дугаар дамжааны сонсогчд маань дохионы хэл сурж байгаа талаар мэдээллийг хүргэлээ. За манай нэвтрүүлгийг одоо хичээлийнхаа цаг заваар дундуур бидэнд одоо маш тодорхой мэдээлэл өгсөн. За анхлах төслөгч төр төвшиг багштай болон 522 дугаар дамжааны сонсогчид та бүхэндээ бүгдэнд нь сурлагын амжилт хүсье. За ингээд дохионо хэлээ илүү сайн эзэмсцгээе.